시리야, 네, 오늘 날씨 알려줘. 오늘 흐린 하늘이 예상됩니다. Сайн байцгаана уу? Би Ану байна. Энэ удаагийн бичлэгээр та бүхэнтэй дахин уулзсандаа баяртай байна. Өнөөдрийн бичлэгээр та бүхэндээ Apple корпорацийн бүтээгдэхүүн дотроос MacBook Air M1 гэдэг загварыг танилцуулгаар бичлэгээ бэлтгэсэн байна. За миний хувьд уг бүтээгдэхүүнийг нэлээд хэдэн жил хэрэглэсэн учраас илүү нарийн үзүүлэлтээс илүү хэрэглэхэд надад ямар тал нь илүү давуу байсан, ямар тал нь илүү төвөгтэй байсан гэдэг зүйлсүүдийг ярих нь илүү зүйтэй байх гэж бодож байна. За та бүхэн анзаарч байгаа бол бүтээгдэхүүн маань гол дөнгөөр сонгож авсныг та бүхэн анзаарч байгаа байх. За хайр цэгний хувьд гэх юм бол маш гоё цэвэрхэн савлгаатай. За бүтээгдэхүүн маань дотроо Type C буюу одоо холбогч нь ирсэн байгаа. Мөн дээр нь цэнэглэгч адаптер нь бас хамт ирсэн байгааг та бүхэн анзаарч байгаа бах. За Apple компани маань iPhone утас ч юм уу, Apple Watch ч юм уу, AirPods загваруудтай цэнэглэгч адаптер одоо өгдөггүй тийм ээ. Гэтэл үүнийгээ тайлбарлахдаа одоо байгаль орчны аюулгүй байдлын үүднээс гэж тайлбарладаг. Гэтэл компьютерийн хувьд болохоор арай өөр юм шиг байна. За юу ч гэсэндээ нээж үзье. За компьютер маань жоохон ууртай дуурж асдаг байгаа. За компьютероо би асаасан байна. MacBook Air M1 загварын хувьд 2020 оны загвар байгаа. Дашрамт хэлэхэд яагаад би M1 гэдгийг тодтогч яриад байна гэвэл өмнө нь бол Apple корпорацийн MacBook болон одоо iMac загварууд маань одоо Windows корпорацийн одоо i3, i5, i7 гэдэг процессоруудыг өөр дээрээ одоо суулгаж борлуулдаг байсан болвол одоо 2020 оноос ахуулаад одоо өөрсдийн хөгжүүлсэн M1 гэдэг процессорыг суурлуулад ингээ борлуулдаг болсон байгаа. За энэ нь ямар сул талтай юм бэ гэхээр өмнө нь MacBook Pro ч вэ, Air-ийг ч вэ хэрэглэдэг байсан хүмүүсийн хувьд одоо Windows программыг давхар суулгаад одоо асаахта Windows үйлдвэрлэлийн системээр эхлүүлэх үү, одоо Macintosh үйлдвэрлэлийн системээр эхлүүлэх үү гэдэг сонголт гарч ирээд аль нэгийг нь ашиглаж болдог байсан бол энэ удаад M1 гэдэг загвар маань гарахдаа Windows-ийн одоо программыг суулгах боломжгүйгээр гарсан. Зөвхөн одоо MacBook M1 гэдэг өөрсдийнх нь одоо хүчин чадлын процессорыг ашиглаж борлуулалт хийдэг болсон байгаа. За та бүхэндээ дэлгэцийг нь харуулах юм бол дэлгэц нь иймэрхүү хэмжээтэй 13 инчийн дэлгэцтэй байгаа. За миний хувьд дэлгэцэнд нь наалт наасан байгаа. Keyboard хэсгэн дээр бол ямар нэгэн наалт ирзэнах шаардлагагүй гэж үзсэн. Яагаад гэвэл хар өнгөтэй учраас одоо хэр баргийн хэр тогтох ч юм уу одоо альва нэг тол бүүсгэд бол мэдэгдэх нь бага учраас ингээд орхисон байгаа. Гэхдээ би гадна талд нь бол кейс одоо шинээр авч ашиглаж байгаа. Яагаад вэ гэвэл одоо энэ бол Eurolean хэсэг байна тийм ээ. Доотлолт нь тавиад хийнэ гэсэн үг. Дээдлэлт нь бол бас ийм кейс, тунгалаг кейс хийгээд авч явхад цүнхэнд хийгээд авч явхад бол одоо цүнх рүү оруулж гаргахад одоо зурагдах магадлалтай те цүнхний цахилгаан ч юм уу альва нэг зүйл. Тийм учраас кейс хийгээд явхад бол одоо сэтгэлд их амар санагдсан. За тэгээд нэн төрөнд надад хамгийн их таалагдсан зүйл нь гэвэл батарей. Нэг номерт батарей маш их таалагдсан. За яагаад гэвэл би MacBook Air-ээ 100% болтол цэнэглээд хичээл рүүгээ аваад явна. Өглөө манай хичээл 9 цагт орлоо гэж бодоход би өглөө 9 цагт компьютераа асаагаад өдөр 3 цаг хүртэл би тасралтгүй 6 цагийн турш би одоо интернетээс хичээлийн хэрэгтэй мэдээлэл хайх юм уу, багшийн заасан зүйлийг одоо компьютер дээр шивж оруулах ийм тохиолдолд 50% одоо цэнэг нь багассан байдаг. Тэгээд үлдэгдлийг нь гэртээ ирээд үргэлжлүүлээд ашиглахад орой болтол хангалттай. Ингээ бодглохоор бүтэн өдрийн турш нэг цэнэгээ барьдаг.
Энэ нь бол үнэхээр маш давуу санагдсан. Нэг жоохон хүндрэлтэй юм гэвэл жоохон хүнд одоо 1 кг 460 г буюу одоо авч явахд бага зэрэг хүн. Гэхдээ үүнийг бас ойлгож болно. Яагаад гэвэл MacBook Pro ч вэ, Air ч вэ загварууд маань өөрсдөө ийм металл хийцтэй байдаг. Илүү бат бөх тийм ээ. Аливаа зүйлсэд нугарч хугарахгүй. MacBook-ны маань хувьд хэдийгээр металлаар хийгдсэн чанартай бат бөх хэдий ч одоо усанд бол маш эмзэг гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Магадгүй та санаандгүй байдлаар компьютерийнхээ хажууд багахан зэрэг ус тусаасан ч юм уу, доогуур нь оруулсан ч юм уу. Таны бодлоор дотор нь ус нэвтэрч ороогүй хэмжээний жохон ус тусаахад л одоо бага зэрэг систем нь гажиг ч юм уу, эсвэл батарейндаа жохон нөлөө орох ч юм уу, эсвэл өөрөө автоматар унтрах ч юм уу, иймэрхүү шинж тэмдгүүд илэрнэ. Тийм учраас аль болох компьютерийнхээ хажууд шингэн зүйл тавьж ажил хийхгүй байхыг зөвлөж байна. За бүтээгдэхүүнийг хажуу талаас нь харуулах юм бол баруун талдаа ийм чихвчний оролт байгаа. Энэ чихвчний оролт бол жоохон илүү санагдсан. Яагаад гэвэл сүүлийн үед Bluetooth чихвчийг одоо маш их ашигладаг болсон байгаа тийм үү? Уцтай чихвч бол их ховордсон. Зүүн талдаа болохоор Type-C оролт 2 ширхэг байгаа. Энэ хоёрт нь одоо алин гүрэнж цэнэглэж болно. Эсвэл Type-C оролттой аливаа нэг холбогч ашиглаж юм уу? Одоо SSD карт ашиглах ч юм уу, хард ашиглаж мэдээллийг хуулбарлах бол бүрэн боломжтой. За түүнээс гадна дэлгэцний хувьд бол жоохон таалагдаагүй нэг зүйл байгаа. Юу вэ гэвэл Apple корпорац маань дэлгэцийг одоо арын аливаа нэг гэрэл тусгаас хамгаалсан тийм хөгжүүлэлт одоо их удаан хийдэг юм уу, эсвэл хийдэг юм уу, тэрийг сайн мэдэхгүй байна. Ямар ч тач өнөөдрийг болтол гарсан бүх бүтээгдэхүүнүүд нь арын аливаа нэг гэрэл ойж байгаа тусгал энэ төр бол одоо хүний нүдэнд маш их тусаж орж ирдэг. Зарим тохиолдолд одоо дэлгэцийг нь маш тод дээр нь тавьж ийж арын дэлгэцийг жоохон бүдгөрүүлж одоо ажил хийх юм уу, ийм шаардлагууд гардаг. Учраас тэр тал нь жоохон дутагдaltaй санагдсан. Яагаад гэвэл одоо энэ жил буюу 2024 онд шинээр гарсан MacBook Pro M4 гэдэг загвар дээр анхны удаа одоо арын дэлгэц тусгалыг өөр дээрээ тусгаж авч хүний нүдийг одоо ядраахгүй зүйлсийг анх удаа хийсэн байна. Гэтэл өмнөх загваруудын хувьд бол энэ зүйлс нь жоохон дутагдaltaй. Гэлэг ихтэй яг уу давуу талууд бас мэдээж байна. Одоо миний хувьд таалагдсан зүйл гэвэл одоо дэлгэцнийхээ конопон дээр шууд одоо дэлгэцнийхээ тодрол бүдгэрлийг тааруулж болно. Бас тоочтой болсон учраас хуруугаа уншуулад ороход шууд одоо компьютер маань дэлгэц рүүгээ нэвтэрч орох жишээ нь тийм үү. Одоо тодруулъя гэвэл одоо дэлгэцээрээ шууд удирдаад конопоор нь шууд тодруулж бүдгэрүүлж болно. Мөн дээр нь одоо дууны тохиргоо маань бас keyboard дээр байгаа учраас их амар санагдсан. Одоо дуу сонсож явах үед дууныхаа цонх руу ороод тусдаа дууг нь чангалах шаардлага байхгүй. Одоо дэлгэцэн дээр конопороо шууд чангалж багасгаж болно гэсэн үг. За дуутай холбоотой ингээд ярих юм бол бас нэг зүйл байна. Диффузерний хувьд бол хоёр талтай диффузер байгаа. За яг өөдөөсөө чигээр сонсоод сууж яхад бол хоёр чих рүү одоо стерео дуу зэрэг орж ирээд маш таатай сонсогдно. Гэлэг ихтэй нэг 10 минут орчим түүнээс дээш хугацаагаар сонсхолоор одоо хүний чихийг маш их ядраадаг. Одоо энэ тал нь жоохон арай хөгжүүлэх хэрэгтэй юм болов гэсэн бодол төрсөн л доо. За яагаад гэвэл iPhone утас ч бай Apple Watch-оор цагс одоо дуу сонсож байгаа тохиолдолд хичнээн удаа сонссон ч гэсэндээ чих өвдөх нь бол бага. Мөн дээр нь AirPods-оор чихэр одоо дуу сонсоход бол бүр илүү таатай тийм ээ. Гэтэл MacBook Air-ээр дуу сонсож байгаа тохиолдолд одоо удаан сонсож чадахгүй. Одоо жоохон ядаргаатай ч юм шиг, шуугантай, чимээтэй ч юм шиг төвөгтэй санагддаг учраас дуу бол MacBook-оор сонсох талаар нэг зөвлөмөөргүй байна. Би ч гэсэн өөрөө нэг сонсдоггүй. Дуутай холбоотой үргэлжлүүлээд ярих юм бол та AirPods чихвчтэй байгаа тохиолдолд MacBook-н дээр
iTunes-аар дуу сонсож байхад таны одоо AirPods чихвчрээ автоматар дуу шилжинэ. Мөн та MacBook-д түр хаагаад ч юм уу одоо iPad-д ч юм уу iPhone-а гаргаж ирээд үргэлжлүүлээд iTunes-аар дуу сонсох ч юм уу одоо Facebook, YouTube аливаа бичлэгийг үзэж байгаа тохиолдолд автоматар AirPods маань шилжиж дараагийн төхөөрөмж рүүгээ орж танд дуу сонсгоно гэсэн үг. Та тэрнээс биш одоо iPad-ээр дуу сонслоо гэхэд тусдаа тохиргоо хийгээд Bluetooth-ыг нь асаагаад оруулах ямар ч шаардлага байхгүй. Энэ зүйлсүүд нь маш эвтэйхэн одоо их амар санагдсан. Мөн дээр нь iPhone утсан дээр байгаа аливаа нэг одоо аппликейшн ч байд юм уу, аливаа нэг одоо миний тэмдэглэсэн тэмдэглэгээ бүх зүйл маань одоо MacBook-н дээр яг ижлэгэн ороод ирдэг. Энэ нь бас их надад давуу таалагдсан. Жишээ нь би MacBook-н дээр зураг бичлэг хадгалсан байгаа тохиолдолд одоо хин нэгэн найзтайгаа уулзаад би чамд зураг үзүүлэх гэсэн юм аа. Тэгээд миний компьютер дээр байгаа гэж хэлэх шаардлага байхгүй. iPhone утасныхаа одоо folder гэдэг файл руу ороод үзэхлээр миний MacBook-н дээр байгаа зураг бичлэг тэр чигээрээ одоо iPhone утсан дээр байж идэг. MacBook маань үүнээс гадна бас олон давуу талууд байгаа. Жишээ нь та iPhone утсаа хаа нэгтээ гэрийнх нэг газар тавиад MacBook-н дээрээ аливаа нэг бичиг баримт боловсруулж байлаа гэж бодъё. Гэтэл таны утас дуурах юм уу, дуудлага ирэх ч юм уу, эсвэл iPhone утсан дээрээс мэдээллийг уншмаар байтал та ажиллаа хийгээ сууж байгаа босгод төвөгтэй байгаа тохиолдолд ийм тохиргоо байгаа. Одоо MacBook-нээсээ шууд iPhone утасныхаа дэлгэц рүү нэвтрэх. Одоо жишээ нь би танд үзүүлье л да. Жишээ нь та MacBook-нийхээ одоо хэсэг рүү ороод iPhone-тай холбох гэдэг аппликейшн автоматар суугдсан байгаа. Энэ аппликейшн дээр дараад ороход таны iPhone утастай холбогдож байна. За ингээд ороод ирнэ. Гэтэл би энэ iPhone утсан дээр байгаа миний аппликейшнүүд ямар аппликейшнүүд байна? Надад ямар мэдээлэл ирсэн бэ гэдгийг үзэж харж болно. Жишээ нь би Facebook руу орё гэж бодоход Facebook-н дээр одоо надад мэдээлэл ирсэн байна. Мөн би өөрийнхөө одоо гар утсаарыг Facebook орж байгаа юм шиг одоо яг л ижлэхэн орж болно гэсэн үг. Энэ зүйлсүүд нь бол маш аятайхан санагдсан. За тэгээ дээд хэсэгт нь курсороо авчих юм бол одоо яг гар утсан дээр байдаг шиг тийм ээ. Ямар аппликейшнүүд хэрэгжилж исэн байна. Үүнийг одоо яаж хаах вэ? Одоо дээш нь хаадаг ажлын хэмжээгээр хаагаад за ингээ буцаагаад хаачиж болно. Энэ зүйлсүүд нь бол их гоё. Мөн дээр нь танд хэрвээ iPad байгаа бол iPad-ийн хажууд нь зэрэгцүүлж тавиад хоёр дэлгэцийн хооронд нь холбож болно. Тэгэх юм бол курсортай нь одоо iPad рүүгээ, MacBook рүүгээ ирж очингоо хоёр зэрэг ажлыг зэрэг боловсруулах ийм сайхан боломж үүссэн байгаа. Жишээ нь та хин нэг наашаа хурж ирээд энэ компьютер дээрээс энэ мэдээллийг хардаа гэж дуудах шаардлага байхгүй. Та өөрийнхөө iPad-ийг тэр хүнд өгөөд дэлгэцийг холбох хэсэг рүү ороод дэлгэцээ холболоо гэж бодъё л доо. За тэгэх юм бол одоо яг энэ дэлгэц маань одоо iPad-н дээр давхар орж ирнэ гэсэн үг. За давхар орж ирж байгаа тохиолдолд за дэлгэцийн жоохон тодруулаад би одоо интернет рүү ороод одоо YouTube руу орох гэж байна. Чи наадхаа одоо харж байгаараач гэдэг юм уу тийм ээ. Одоо өөрийнхөө ингээд хуудас руу ороход энэ зүйлсүүд маань одоо ингээд шууд мэдэгдэнэ, харагдана гэсэн үг. Энэ зүйлс нь бол надад бас их зүгээр дайггүй санагдсан. За тэгээд мэдээж үнийгээ одоо MacBook-ээс удирдаад хааж бас болно. Энэ жишээ нь MacBook M1 Air загварын хувьд бол бас та iPhone утастайгаа адилхан, iPad-тайгаа адилхан Siri-г дуудаад аливаа нэг мэдээлэл олуулах үүднээс тушаал өгч болно. Жишээ нь би Siri-г дуулаад өнөөдрийн цаг агаарыг асууя гэж бодъё л доо. Siri-я. 네, 오늘 날씨 알려줘. 오늘 흐린 하늘이 예상됩니다. 낮 기온은 1도 안팎을 맴돌겠습니다. 밤 사이 영하 4도 안팎으로 떨어지겠습니다. За гих жишээний
Зөвхөн цаг агаараас гадна надад сэрүүлэг тавьж өг. Аль эсвэл интернетээс MacBook Air M1-тэй холбоотой мэдээлэл олж өгөх зэргийн аливаа нэг та хүссэн мэдээлэлээ хүсэж тушаалгаж болно гэсэн үг. Мэдээж үүний тулд өмнөх миний бичлэгүүд дээр ярьсантай адилхан монгол хэлээс өөр гадаад аль нэг хэлийг та мэдчих ёстой. MacBook-нд маань мэдээж давуу талууд олон байгаа ч гэсэндээ сул тал бас байгаа гэж би бодож байна. За жишээ нь Windows програмтай өөр брендийн лэптопууд тийм ээ ноутбукуудыг ашиглаж байгаа тохиолдолд интернетээс ч юм уу Google-ээс MS 360 гэдэг програмыг тийм ээ Word, Excel, PowerPoint ч гэдэг юм уу програмуудыг ингээд үн төлбөргүй татаж аваад ашиглах боломжтой байдаг. Гэтэл MacBook-ийн хувьд маань энэ маш хязгаарлагдмал байгаа. Жишээ нь би MacBook-ын дээр зөвхөн Word гэдэг програмыг татаж аваад түүнэн дээр ажлаа боловсруулад хүмүүсийн илгээсэн файлыг шалгая гэж бодоход сар болгон $10 төлөх ёстой. Хэрвээ би дээр нь нэмээд Excel файл ч юм уу PowerPoint ч юм уу тийм ээ илүү нэмэгдэл програмыг ашиглая гэх юм бол програм тус бүрдээ $10 нэмэгдэх жишээ нь. Гэтэл Windows-ийн ноутбукууд бол шинээр гарсныг нь биш юм гэхэд өмнөх онуудынхыг бол үнэгүй татаж аваад ашиглах боломжтой байдаг боловч MacBook-ны хувьд бол MS програмыг бүгдийг нь ашиглая гэвэл бүтэн жилийнхээр 360,000 вон хавцаа төлдөг ч юм. Иймэрхүү сул тал байна. Энэ нь бол маш төвөгтэй. Заавал төлбөр төлнө. iPhone утас ч бай, Apple Watch ч бай, AirPods-ийн хувьд бол нэг удаа худалдаад авсан тохиолдолд нэмж төлбөр төлөх шаардлагагүйгээр ашиглаад явах боломжтой байдаг. Гэтэл MacBook буюу iMac ч юм уу суурин компьютер зөөврийн компьютер болоод эхлэхлээрээ програмн дээр маш их төлбөр мөнгө төлж ийж бүрэн утгаар нь ашиглах боломжтой ийм зүйлсүүд байгаа. За Чомбог их сургуулийн хувьд бол Apple корпорацтай гэрээ хийгээд бүтэн жилээр нь хэдэн зуун сая воныг урьдчилж төлөөд MacBook-нд зориулсан MS програм ч юм уу Windows-д зориулсан MS програмуудыг худалдаж аваад тухайн сургуульд сурж байгаа оюутан өөрийнхөө эсэлтийн дугаараар нэвтрээд үнэгүй татаж аваад хэрэглэх боломж байгаа. Гэтэл хувь хүн бол энэ тал дээр бол маш их зарлахтай байнга мөнгө гарна гэсэн үг. Энэ зүйлсүүд нь бол жоохон төвөгтэй бүрэн утгаар нь ажиллахад жоохон дутагдaltaй санагдсан. За та хэрвээ iPhone утсан дээр iTunes-ээр дуу сонсдог бол та MacBook-ын дээрээ ч гэсэндээ автоматар iTunes-тай холбогдно гэсэн үг. Тийм учраас MacBook-нд зориулаад iTunes-ийн төлбөр гэж тусдаа төлөх шаардлага байхгүй. iPhone дээр та нэг удаа төлсөн бол цаашдаа MacBook-ын дээрээ ч гэсэндээ давхар ашиглаад явах боломжтой. За нэгэнт дууны тухай ярьсан юм чинь би та бүхэнд нэг дуу ямар хөө сонсогддгийг сонсгож үзүүлье. Үүнээс гадна мэдээж iPhone утсан дээр яг адилхан байдаг. Зургийн аппликейшн байна. Жишээ нь скриншотоос хийж болно. Энэ нь бичлэг хийдэг, зураг эвлүүлдэг хүмүүсийн хувьд бол скриншот хийгээд интернетээс татж байгаа мэдээллүүдийг хоорондоо эвлүүлэх маш сайхан боломжтой. MacBook Air M1-ийн хувьд маань 256 GB-аас дээш эхэлнэ. Мөн дээр нь 8 GB-ийн RAM-аас дээшээ эхэлж байгаа. Мэдээж үүний хувьд та бас сонирхож байгаа гэж бодож байна. MacBook Air M1 загварын хувьд сая 150,000 вон буюу Монгол төгрөгөөр 2,875,000 төгрөг хавцаа байгаа. За энэ бол хамгийн доод хамгийн бага үнэтэй MacBook Air байна.
одоо та RAM-ын илүү ихсгээд 16 GB-ийн RAM-тай ч юм уу 32 GB-ийн RAM-тай болгоё гэвэл төлбөр нь мэдээж нэмэгдээд явна. Одоо 200 мянган вон буюу доллараар $200 хавцаа нэмэгдээд явна гэсэн үг. За MacBook Pro-гийн хувьд бол илүү үнэтэй. Одоо 2 сая воноос дээшээ буюу Монгол төгрөгөөр одоо 5 сая тэгээд түүнээс дээш эхлэлтэй байгаа. За үнийн хувьд бол жоохон үнэтэй. Гэхдээ таны хувьд төлбөр мөнгө надад хамаагүй. Би одоо Apple-ийн бүтээгдэхүүн дээр одоо бүрэн утгаар нь альва нэг зүйлийг хийж сурч ашигламаар байна гэж байгаа тохиолдолд бол одоо хамгийн бага төлбөртэй одоо MacBook Air-ыг аваад ашиглаж болно. Мэдээж үүнээс илүү үнэтэй одоо Pro гэдэг загварууд байна. Гэхдээ Pro-гийн хувьд бол жингийн хувьд илүү нэмэгдээ явцдаг. Одоо хил 600 г-аас дээш ч юм уу хил 700-800 г. За бараг 2 хилийн жинтэй ноутбукийг авч явж ашиглаж явна гэдэг бол ер нь жоохон хүнд төвөгтэй байх магадлалтай. Тиймээс та одоо өөрийнхөө хэрэгцээ, өөрийнхөө санхүү, өөрийнхөө сонирхолд нийцүүлээд одоо сонголтоо хийгээсэй гэж хүсэж байна. Миний хувьд өнөөдөр та бүхэндээ MacBook Air M1-тэй холбоотой бага ч гэсэн мэдээлэл өгч чадсан байх гэж найдаж байна. Та бүхэн өөрийнхөө хэрэгцээнд тохируулаад, өөрийнхөө сонирхолд тохируулаад одоо өөрийнхөө сонирхсан өнгө бас Pro Air бүгдээ сонгоосоо гэж хүсэж байна. Миний бичлэгийг үзэж лайк дарсан та бүхэндээ баярлалаа. Мөн subscribe хийхээ мартаваа. Баярлалаа. Баяртай.